За өглөө ажлаасаа буучаад нөөцийн маханд очирлж үзлээ. Аав ээжээсээ дээр үед очирлж мах шүл бараа авдаг байсан гэж сонссон. Тэгсэн чи өөрөө очирлж үзлээ. Тэгээд очирлснээ эцэд 3 ил мах өгдөм байна. За тэр ч яах вэ? Очирлаад чирэггүй л байсан юм бил. За тэгээд дараа нь сайхан шинэ ногооны тасаг руу очиод сайхан ногоо аваад хүнсний ногоо 7 хоногийн ногоо базааж авах ерөнхийдөө 70 орчим мянган төгрөг болж илээ. За тэгээд дараа нь булган яваад булганаас ойр зургийн юмнууд авчирсан. Тэгээд энэ муур маань булганд үлдсэн 7 хоног гудамж мэдэлж амьдэрсэн байна. Тэгээд 7 хоног амьдэрсэн муур ингэж шороо олсон байна. Тэгээд би портер түрээслээд явсан. Нөгөө портерын жолооч ах маань чи энэ гудамжны муурыг авч яах гэдэг юм. Тэгэхээр наа чи манай муур байгаамаа. Тэгээд орхив авцсан 7 хоногийн дараа ирж авч байгаамаа гэсэн. За тэгээд ингээ байгаль их дэлхийгээ хараастай. Халтаасаа халтар юм. Эрдэнэт рүү аваад чад нэг сайхан усанд оруулна да гэд. За тэгсэн чинь ингээд Эрдэнэтэд гэртээ ирэнгүүт ингээд шууд тэнэд эхэлж байна. Энд ч угаасаа Эрдэнэтийн муур гэртээ ирэнгүүтээ гэрээ таньж байна. Энд ч угаасаа нуулан дээгүүр тэнж өссөн. Зулзаг байхаас уулан дээгүүр тэнж өссөн муур. За ингээ муураа олж ирээд авлаа. Ингээд муур маань хашаандаа тоглоод агаарч сайхан байна. Тэгэхэд бас нэг зулцган муур булганаас авчирсан. Тэр муур нэгтэй айгүй аимхай юм билээ. Оронд орсоос гарахгүй юм билээ. За тэгээд тэр муур нь бол гэрт байгаа. За ингээ орой олондоо би гэрийнхэндээ хуцваа хийж өгчөөд өөртөө болохоор юм буглагтай, шар будаатай, яншуутай, юуцаатай, холуутай юм шүл хийж уусан. За тэгээд энэ хоолоо сайхан амтархан идчихэд тэгээд уулан дээгүүр гарч 30 минут алхачаад сайхан агаарт алхаад тэгээд унтсан байгаа. Уулан дээгүүр алхсан бичлэгээ бол хийж амжаагүй. Бүрэнхий жоохон тасарсан байсан учраас бичлэг хийгээгүй. За нэг ийм өдөр өнгөрөх швтэй гэж.